За сайн байцгаана уу монголчуудаас Коломотоос наран чимгэрж байна. Би өнөөдрийнхээ мэдээллээр та нарт хөдөлмөрийн гэрээний нөгөө төрлүүдийн одоо хэлээд өгье тийм ээ. Энийг нөгөө хүн болгон мэдж яах нь бас чухал. Яагаад вэ гэхээр хүн болгон л ажилд орно тийм ээ. Ажилд орохдоо одоо ажил олгогч таарийн хооронд ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ үүсэж ийн вэ гэдгийг мэдж яах нь маш чухал. Тэгээд энийг мэдснийхаа үндсэн дээрээс тийм ээ тэр хөдөлмөрийн чин гэрээн дээр та ямар үүрэгтэй, та ямар эрхтэй гэдгийг бас мэдж яах нь чухал байдаг. Энийг мэдсэний үндсэн дээрээс та тэр ямар нэгэн албан байгууллагад одоо хит ашиглуулах тийм ээ одоо янз бүрийн зүйлийн хөлдрөмийг мэдхгүйгээс болоод ашиглуулах тэр эрсдлээс өөрийгөө хамгаалж чадах учраас тийм энэ талаарх мэдлэгийг та мэдлэгтэй байх нь маш чухал юм аа. Тийм учраас нөгөө энд ажиллаж байгаа бүх хүмүүстээ энийг мэдж явах ёстой нэг зүйлийн одоо нэг гэж үзсэн учраас би энэ талаарх мэдээллийг та нарт өгчөө гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийд нь тийм ээ хөдөлмөрийн гэрээг энэ хөдөлмөрийн гэрээ маш олон төрөл байдаг. Тэрийг ерөнхийд нь ингээд нөгөө базаад их юм бол ерөнхийдөө хоёр хэсэгт хоёр төрөлд хуваагаад авч үзэж болно тийм ээ хуваагдана. Нэг нь болохоор одоо хугацаагүй нөгөөх нь хугацаатай гэсэн ийм хоёр төрлөд хуваагаад үзэж болох юм. За тэгээд тэрний дотор айгүй олон төрөл аваад жишээлбэл одоо манайхан ихэвчлэн нөгөө оршин суух зөвшөөрөл авдаг тэр төрөл нь болохоор одоо хугацаагүй буюу байнгын тэр нь болохоор TSV-дараа гэсэн. Тэгээд эн чинь бас дотроо ялгаатай дотроо нөгөө дийлт хийдвэ нүү хийлт хий тийм ээ одоо бүтэн цагийнх байна уу хагас цагаар байна уу энэгээрээ нөгөө одоо 75% байна уу 80% байна энэ дотроороос жоохон ялгаад дүгнэ. Тэгээд дараа нь болохоор мэдээж туршилтын хөдөлмөрийн гэрээ гэж байгаа орлогч хөдөлмөрийн орлогч болох тийм ээ хөдөлмөрийн гэрээ гэж байгаа нөгөө хэрэгцээтэй цагт нөгөө дуудаж ажилуулдаг тийм ээ цагийн одоо хөдөлмөрийн гэрээ одоо төслийн гэрээ одоо өөрийн сонголттой тий чөлөөт гэж хэлхийн гэрээ гээд мөн улирлын гэх мэт ингээд маш олон төрөл байдаг. Тэгээд энэ дундаас хэдүүлээ яах вэ гэхээр биднэрт хамааралтай хэсгийг нь түүгээд аваад ярьчих тийм ээ. Энд юу орох вэ гэхээр хамгийн нэгдүгürt нөгөө байнгын буюу TSV дараа. За тэгээд TSV дараа анстейлинг гэдэг чинь тийм ээ. Энэ болохоор байнгын нөгөө ямар ч та нөгөө хугацаа тавиагүй энэ нэг ёсондоо танд байнгын нөгөө орлогын чинь баталгаатай гэрээ гэж болох юм. Энэ ерөнхийдөө ингээд зөвхөн тэр хөдөлмөрийн гэрээнүүд дотроос хамгийн сайн нөхцөлтөө хөдөлмөрийн гэрээ гэж хэлж болох юм тийм ээ. Яагаад вэ гэхээр ямар ч одоо цаг хугацаагүйгээр та нэг тэр байгууллага чинь ажилд авч байгаа. Тэгэхээр та байнгын нөгөө хөдөлмөр эрхлэх буюу хөдөлмөр эрхлэх тэр баталгаа чинь одоо орлоготой байх баталгаа чинь болж байгаа гэж байгаа гэсэн. Тэгээ тэр гэрээн дээр чинь юу тусгагдсан байдаг вэ гэхээр тэр бас тодорхой хэмжээг нөгөө хөдөлмөрийнхаа хуулиар тэр эрхийг чинь нөгөө баталгаажуулаад ямарваа нэгэн эрсдэл эдрийг чинь багсгаад өгсөн байдаг. Тэн дээр юу ордог вэ гэхээр одоо байнгын ажилтай байлаа гэж бодъё да тий. Тэгэх юм бол нөгөө одоо хэлтэд бүтнээр та ажил одоо 100% одоо TSV дараа буюу байнгын ажилтай бай гэж бодъё тий. Тэгэх юм бол тэрэн дээр нөгөө хуулиндаа юугаа тасгаад өгсөн байдаг вэ гэхээр тийм ээ. Та одоо яг ажлын өдрүүдээр тий өдөрт 8 цаг ажиллах ёстой. Одоо 2 амралтын өдөртөө байх ёстой. Мөн танд нөгөө семестр буюу тий амралт олгогдох ёстой. Мөн нөгөө улаан өдрүүд буюу тий амралтын өдрүүд нь шүү дээ тий баярын ёслолын үеийг тэрийг улаан өдөр гэдэг. Тэр өдрүүдийн дээр ажилласан бол нэмэгдэл тэрнийхээ нөгөө тодорхой хэмжээний нэмэгдлийг одоо бодож авах эрхтэй гээд ингээд маш олон тийм сайн зүйлүүдийг тэр нөгөө хуулийнхаа хүрээнд багтаагаад өгч гисэн байдаг. Тэрнийхээ дагуу та
одоо эрхээ эдлэний гэсэн үг. Таны өөрийн зүгээс бол ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр мэдээж та тэр байгууллагад орохдоо тэр гэрээн дээр гар үсэг зурж байгаа шүү дээ. Тэгэхээр та нөгөө ажилласаа хоцрохгүй байх, ажлын цаг дээр ямарваа нэгэн зөрчил гаргахгүй байх гээд нөгөө хувь хүнээс танаас одоо гарах тэр бүх одоо шаардлагуудыг та яг тэр гарын үсэг зурсан шигэ тэрийг бол ягчтай биелүүлж явах хэрэгтэй тий. Хэрвээ аль нэг тал нь тэр хөдөлмөрийн гэрээн дээр бичигдсэн зүйлийг тий зөрчсөн тохиолдолд одоо тэр нөгөө хаалгадах энэ зөвлүүдийг бас ингээд тусгаад өгсөн байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн хөдөлмөрийн гэрээн дээр чинь бас одоо энэ дээр бас нэг чухал зүйл нь юу гэдэг вэ? Тэр танай албан байгууллага одоо юу гэдгийг тантай муулсан гутаа за чи маргааш ажилласаа гар гэж хизээч чадахгүй. Ягаад вэ гэхээр энэ бас хуулийнхаа хүрээнд одоо тэрийг заагаад өгчихсөн тэр гэрээн дээр тусгагдаад өгсөн тийм ээ. Таныг хамгийн эртээр гэхэд 3 сарын өмнө таныг нөгөө ажлаас халнаа гэдгийг мэдгдсэн байж ах хэвээр тий. Та ч гэсэн одоо дарга маргатайгаа муудалцал. За өнөөдөр би ажилласаа гарлаа гэл өнөөдөр хилэн гутаа маргааш гараад явчихдаг зүйл шүү дээ. Яг бас та тэр гэрээн дээр одоо бичигдсэнийхаа дагуу та хамгийн багаар 1 сарны өмнө ч юм уу тийм ээ 3 сарын өмнө та албан байгууллагатаа би ажилласаа гарах гэж байна гэдгээ би ажилласаа болох гэж ажилласаа гарах гэж байна гэдгээ мэдэгдэх үүрэгтэй ингээгүй тохиолдол тийм ээ тэр хөдөлмөрийн хууль зөрчигдөөд яг энэ хүлээсэн үүргээ та аль аль нь биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн маргаан гараад энийг нөгөө аль аль нь тэрнийхээ дагуу нөгөө үүрэг хариуцлага хүлээдэг одоо хуулиар зохицуулагддаг ийм учиртай юм. Тэгэхээр нөгөө байнгын буюу TSV дараа анцтай юм байх нь тий. Тэгтээ нөгөө TSV дараа гэж нөгөө байнгын ажилчин дотроо бас нөгөө хувилж болдог тийм ээ. Та 100% ажилгүй байж болно шүү дээ. Тэгэх юм бол та нөгөө 75%, 80%, 80% ч юм уу, 60% ч юм уу ажилтай хүн бол тэрийгээ бас тусгаад өгсөн тий. 7 хоногт нөгөө 40 цаг ажиллах хэрэгтэй байдаг бол тэрнээсээ бага байх жишээл 50% байх юм бол та 7 хоногт 4 цаг ажиллаж явах хэрэгтэй ч юм уу тийм ээ. Сард 40 цаг ажиллах нөгөө бүтнээр бүр 100% ажилтаа бол 40 цаг ажиллах хэрэгтэй гэсэн зүйл байж идэг бол тэр чинь 20 цаг хичээтэй ингээд тэрийг зохицуулаад өгсөн байж идэг. Тэгээд үүнээс чинь гадна нөгөө бас тэр ямарваа нэгэн ажилд TSV дараа гэдэг одоо байнгын ажилд орлоо шүү дээ тий. Тэгэхээр таныг шууд нөгөө одоо тэр ажилд гэрийг TSV дараа гэдгээр хамгийн ихнэрээ хийчихдэг. Яагаад гэхээр үргэлж нөгөө туршилтын хугацаа гэж байж идэг тий. Тэр нь болохоор хамгийн ихээр 6 сар байж идэг. 6 сарын дотор тэгээд ямарваа нэгэн зөрчил гарахгүй аль аль нь нөгөө хүлээн зөвшөөрж ивэл тэр чинь 6 сарын дараа автоматар нөгөө өөр гэрээгээл солихгүй бол тэр байнгын болчдөг юм учиртай юм. Тэгээд үүний дараа нөгөө манайхын цар тахлын үүснээс болоод маш их ажилгүй болоод эсвэл нөгөө байнгын байсан ажил нь гэрээ нөгөө солигдоод тийм ээ. Одоо цагийнх юм уу эсвэл хэрэгцээтэй цагт бид хөө гэсэн нөхцлөөр солигдож ийн л да. Энэ бол нөгөө нэг одоо хамгийн хог хүндээ хамгийн одоо ээлгүй гэх юм одоо тийм ээ. Хамгийн муу нөхцөлтөө хөдөлмөрийн гэрээ гэж хэлж болно. Тэгэхээр аль болохоор та нөгөө тийм нөхцлөөр одоо гэрээ хийхгүй байх нь чухал л да. Гэхдээ одоо нэгэнтээ бүр ажилгүй байж ивэл одоо бүр огт ажилгүй байжснаас тэр нь нөхцлөөр нь хийгээд олдож байгааг нь хийгээд явахаас өөр арга байхгүй болох байх л да. Тэгэхээр хэрвээ таны нөгөө цагийн буюу тийм ээ нөгөө хэрэгцээтэй үед гэдэг хөдөлмөрийн гэрээ ичгээр тэр нь яадаг вэ гэхээр яг тэр нөгөө одоо хуулиар ингээд тэр байнгын гэдгийг зохицуулсан байна шүү дээ тий. Одоо дөрвөн журмын заа яг нэг иймэрхүү гэдэг нэг ийм хуулийн хүрээнд нэг араам дотор нэг хийчихэж штэ нэг ийм хөө байх хэвээр гэд. Тэгэхэд тэн дээр бол яг тийм одоо шууд биш штэ тийм ээ. Яг тийм заалтнууд нь одоо байхгүй хэрэгжиж болдгоо. Тэгтээ яг уу гэхээр нөгөө ямарваа нэгэн бас яг хуулиар тийм ээ. За энэ хүний цалингийн доод хэмжээ яг тийм байх ёстой гэсэн заалт байдгүй байхгүй. Зүгээр харин нөгөө засаг захиргааныхаа нэгжүүдээрээ тэрийгэ нэгжүүд нь дотроо 4 журам гаргаад тэргээрээ зохицуулчдаг. Тэрнийх нь нэг юу вэ гэхээр тэр нөгөө үйлдвэрчний эвлэл. Үйлдвэрчний эвлэл яадаг вэ гэхээр нөгөө хүний хөдөлмөрийн зах зээл дээр байж байгаа тэр одоо албан байгууллага одоо хувь хүн юу вэ те тэрийг өөрсдийнхээ нөгөө ингээ хамтын
одоо дунд нь ингээд гаргацсан гэрээ дүрм журм байна шүү дээ, тий. Тэргээрээ зохицуулаад өгчдөг. Энэ дээр нөгөө одоо би зөвхөн хамгийн наазахын бидний нөгөө маш их хэрэгжилж идэг жишээг аваад хэлье л да, тий. Тэгэхдээ юу вэ гэхээр одоо манайхаа ингээд нөгөө хөдөлмөрийн оргил хүссэн байж байгаа да нөгөө тэр нь дуусчаар хөдөлмөрийн гэрээнд нөгөө хамрагддаг да, тий. Одоо ахаа нэгэн газар танд би ажил өгье. Тэгээд дүүнийхээ дагуу танд тэр оршин суугч хөрөлж аваад өгье туслая гэсэн энэ зүйл ихэвчлэн нөгөө манайх ресторан буудлаар л ажилладаг тийм ээ. Тэгэхэд нөгөө тэр ихэнх нөгөө буудлууд ер нь бас яг энэ юунд үйлчлэлийн эвлэлийн гишүүн болцсон байдаг. Яг хөө зарим нэгэн одоо жижигхэн тийм ээ дөнгөж байгуулагдаж байгаа ч юм уу тэр жижиг ресторанууд бас яг энд одоо гишүүнчлэлд болоогүй байж идэг. Тэгэхээр гишүүнчлэлд болоогүй ч гэсэн ерөнхийдөө тэр нөгөө тэр албан байгуулагч нь танд нөгөө тэр хөдөлмөрийн гэрээ хийж өгтөө яадаг вэ гэхээр тэр үйлдвэрчний эвлэлийн тийм ээ нэг юм дотор нь дүрм журм байгаа штэ тий нэг юм тэр үйлдвэрчний эвлэлийн гаргасан дүрм журмын дагуу тий тэр жишгээр таны одоо тэр цалин тэр бүх зүйлүүдийн чинь хөдөлмөрийн чинь нөхцөлийг заа юу тэр шаардлагыг болцлыг одоо хангах тийм тэрнтэй дүүцхүйц тэр зүйлийг хөдөлмөрийн гэрээг хийж өгчээж танд тэр нөгөө оршин суугч зөвшөөрлөж олгогддог. Тэгэхээр ерөнхийдөө бүр ингээд хуулиар байхгүй ч гэсэн те тэрийг нөгөө бусад одоо захиргааныхаа байгууллагын нэгжүүдэд зохицуулчих штэ. Тэгэхээр одоо төрүүчийнхаа бичлэг дээр би хэлжсэн да нөгөө нэг одоо буудал рестораны нөгөө үйлдвэрчний эвлэлэг штэ тийм ээ. Тэрний нөгөө дүрм журм дээр нь нөгөө мэрэгжил шаардахгүй ажлын хамгийн нөгөө хөдөлмөрийн үлсний доод хэмжээ нь 130, 133 гэж хэлжсэн тий. Яг л тэр шиг. Жишээ нь яадаг вэхээр та одоо хөдөлмөрийн гэрээнд хамрагдъя гэдэг аль нэгэн байгууллага олоод тэр чин танд туслая тэр хөдөлмөрийн чин гэрээг хийгээд өгье гэдэг тий. Тэгэхээр яг вэхээр хөдөлмөрийн чин гэрээг танд бичээд өгнө. Тэр хөдөлмөрийн гэрээг яадаг вэхээр та нөгөө нэг фак гэдэг гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь үйлдвэрчний эвлэл рүү нөгөө явуулаад хангалтгүй гэсэн үнэлгээ хийдэг тий. Тэгээд тэр хангалтгүй гэсэн үнэлгээг хийлгэхэд яадаг вэ гэхээр тэр нөгөө нэг яг тэдний жишгээр байхгүй болвол тэр үйлдвэрчний эвлэлийн нөгөө тавьсан шаардлага тэр жишгээр одоо тэр таны хөдөлмөрийн хүсний чинь доод хэмжээг хийж өгөхгүй болвол бичээгүй тохиолдолд танд нөгөө шилжилт хөдөлгөөний алба буюу тий цагаачлалын бидний хэл зааштай цагаачлалын алба чинь танд тэр нөгөө оршин суугч зөвшөөрлөж өгдөггүй. Тэгэхээр танд нөгөө гэрээ хийж байгаа албан байгуулагч болгон чинь тийм ээ та одоо энэ ч тийм гэрээ авчихсан байгаа бүх хүмүүс яадаг вэ гэхээр хичнээн тэр албан байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл биш мөртлөө үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлийн нөгөө тэр дүрм журм байгаа шүү дээ тий. Тэрнтэй дүүцхүйц хэмжээний нөгөө гэрээг танд хийж өгсөн байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таны хөдөлмөрийн гэрээний дээр чинь их та таны хөдөлмөрийн хөлсийг чинь тийм ээ одоо танд ямар ч тоогооч биш зүгээр нөгөө туслах ажилчин гэд хийж байгаа бол тэрийг яг тэр 133 гэдгээр л хийсэн байгаа. Тэрнээс доош та одоо 133-ыг чинь тийм ээ тэр 130-аар хийцэн байх юм бол тэр цагаачлалын алба та нарт үгүй гэсэн хариу өгдөг байхгүй. Тэгэхээр тэр танаа байгуулагч нь танд 133-аар юм уу эсвэл 131, 32 тэ 1-2 коронер илүү бичигдсэн байж ээж танд тэр зөвшөөрлөж олгоцсон байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө би юугаа хэлэх гээд байна гэхээр та хаа нэгэн албан байгууллагт ороод тийм ээ та тэр ажлын гэрээ, хөдөлмөрийн гэрээ хийж өгөөд тэгээд тэр зөвшөөрлийг авч байгаа бол тэр нөгөө үйлдвэрчний эвлэл рүү явуулж байгаа ийм бахан хуудас шүү дээ. Тэр чинь таны хөдөлмөрийн гэрээ чинь. Та тэрнийхээ 1% өөртөө аваад үлдчих хэрэгтэй хуулиад. Тэгэхээр тэрэн дээр чинь таны тэр бүх нөгөө тань ажил олгогч таарийн хооронд ямар хөдөлмөрийн гэрээ үүссэн бэ? Ямар болцол тавигдсан? Та өөрийг ямар үүрэг хүлээсэн? Албан байгуулагч ямар үүрэг хэрэгэлсэн бэ гэдэг чинь яриад л байж байгаа. Тэгэхээр энийг нөгөө сайн бодоорой тийм ээ. Тэгэхээр нөгөө яг уу мэдээж албан байгууллага тохироод орохдоо яаж орсныг болоод би хинч хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгтээ нөгөө ингээд за юу хөдөлмөрийн гэрээ хийж өгч л байгаа юм чинь гээд тэрийг хийж өгчөөд дараа нь нөгөө ингээд бүр амар ямар ч амралтгүйгээр ч юм уу тийм ээ. Тэгэл өдөрт 10-аас 12 цаг маг ажиллавал энэ бас арай болохгүй зүйл болж байгаа байхгүй. Тэгэх юм бол за тэгвэл би нөгөө ийм та надад нөгөө хөдөлмөрийн гэрээ хийж өгтөө ийм гэрээ хийсэн шүү дээ. Тэгвэл одоо энэ нөгөө гэрээ чинь зөрчигдөөд байна гэсэн байдлаар та бас хаа нэгэн газар хандах юм бол тэр чинь танд бас тэрийгэ зохицуулчих боломж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө хөдөлмөрийн миний хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр тэр хамгийн нөгөө муу болцолтой гэрээ нь болохоор
Тим Анстайлан буюу Вид Бихов гэсэн ийм хоёр нөхцөл нь ерөнхийдөө жоохон. Тэгтээ энийг заавал нөгөө үдшний эвлэл тэр албан байгууллага нь ороогүй байхгүй ч гэсэн тийм ээ. Энийг яаж зохицуулдаг вэ гэхээр ямарваа нэгэн одоо хөдөлмөрийн маргаан услах хэд тэр жишээлбэл ямарваа нэгэн цалингийн зүйлийг за бүр хөдөлмөрийн гэрээнд хамрагдахгүй зүгээр одоо эн чинь оршин суугч зөвшөөрөлтэй хүн одоо ажил хийе гэж бодоход тий тэр албан байгуулагч нь ямар ч байсан үйлдвэрчний эвлэлийн гаргасан тэр жишгээс бүр хит доогуур тийм ээ. Одоо жишээл цагийн мөнгө нь ингээд бодохоор 50 короморон байж болохгүй шүү дээ. Тэг эн чинь нөгөө хамгийн за яг нэг 100 тий 110 127 ч гэдэг ч юм уу тий ингээд янз янзаар одоо тэр хувь албан байгууллагын чинь бас нөгөө эдийн засаг юу вэ тий тэр бүхцээс зохицоод ингээд явна. Тэгээ онцгой тохиолдолд тий аим тусгай нөхцөл байдалд тэр нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр хоёр харилцагч талд нь тийм ээ нөгөө хамтын гэрээ хийгээд бас нэг тохиролцоод нэг зохицуулж болдог ийм учиртай юм аа. За тэгээд өшөөч нь юу хэлэх вэ гэхээр тэгээд нөгөө яг уу сүүлийн үед бас ажиглагдчихлээ л да. Манайхан бас нэг нэгэндээ юм хилээд өгчий гэсэн бас одоо бичгээр чи урд нь бол нэг их тэгж одоо харагддаггүй байсан сүүлийн үед бас нэг нэгэндээ бас нэг мэдж байгаа зүйлээ хилээд өгчий гэсэн юмнууд бас гарч ирж илээ л да. Тэгээд энэ бол маш сайн байна тий. Тэгээд би ч гэсэн урайлахад ерөнхийдөө арай жоохон хил ус мэддэг юм тийм ээ. Яг одоо энэ нийгмийн нөгөө ингээд наазахын хүний өдөр тутмын мэдчих хэвээр иймэрхүү зүйлүүдийг нэг нэгэндээ тий цаг цавд чинь байдаг бол одоо нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар өөрийнхөө чаддаг хэлбэрээрээ одоо хүргэж байгаарэ гэж уриалах байна. Миний хувьд болохоор ингээд нөгөө бичиж байснаас ингээд нэг хэдэн минут яриад одоо өгчхүүл бас арай надад өөрт маань амарч байдаг тий арай нөхөн жоохон цаг багардаг учраас би ингээд ерөөхдөө энэ мэдээллүүдийг ингээд бичлэг хийгээд идэг юм аа. За тэгээд ямар ч байсан өнөөдөр чинь нэрээ битүүний өдөр тий Монгол хүн байна. Та нартай бүгдээрээ сайхан битүүлээрээ тэгээд сар шиндээ сайхан барилцгаагаараа гэж хэлэх байна. Тэгээд энэ удаагийн маань өгөх мэдээлэл юм байна. Тэгээд хэрвээ та нарт миний бичлэг таалагдсан бол миний бичлэгийн дор байгаа subscribe хийгээрэй. Тэгэх юм бол миний тавьж байгаа мэдээлүүд танд цаг тухайдаа хүрэх болно. Мөн урд нь тавигдсан байсан мэдээллүүдийг та нөхөөд үзэж болох юм. Тэгээд хэрвээ танд асуух ямар нэгэн асуулт байвал нөгөө доор комментар дээр бичээрэй. Тэгвэл би цаг цаваа харж агаад хариулахыг хичээнэ. Эсвэл дараа нь нийт дунд нь гээд мэдээллийг өгч явах болно. Тэгээд мөн лайк, шеэр харамгүй хайрлаарай гэж танаас хүсэх байна. За тэгээд сар шиндээ сайхан барилцгаагаараа анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.